Хүүхэд гэж хаана байх вэ? Гэрийн даалгавар шалгалт зуны амралт дуусах гээд хүүхэд болгоно л үзий яддаг. Тэгвэл дэлхий дээрх бүх сургууль байхгүй болчихвол юу болох вэ? Окей, энэ ертөнцийг авъя. Энэ ертөнцид бүх сургууль гинэт татан богдсон. Сургууль дахиж нэхийг бүр хуулиар хоригдсон гэдээ ойлгож байгаа. Хамгийн түрүүнд нэг талд хүүхдүүд хөл газар хүрэхгүй баярлаж байгаа бол нөгөө талд багш нар ажилгүй болж томчууд хүүхдээ цаашдаа яаж амьдрах вэ гэдэг тал дээр аль хэдийн санаа зовоод эхэлнэ. Яг нэг сайн зүйл нэх юм бол одооноос эцэг их нь хүүхдийнхээ багш болох тохиолдол олшрох учраас эцэг их хүүхд хоёрын харилцаа эрс сайжрах болно. Гэхдээ сургууль байхгүй бол ихэнх хүүхдүүд ялангуяа бага ангийн хүүхдүүд нийгэмшиж чадахгүй мөн амьдралынхаа туршид ямарч найзгүй болох магадлал ч өндөр. Жаахан зөвөн талаас нь удаад үзвэл оюутнууд мөн ахлах ангийн сурагчдад харин ч ашигтай. Нэг ёсондоо ирээдүйд өөрийг нь амьд явах хугацаанд дах ажлын өрсөлдөгч нар нь хэд дахин буурна гэсэн үг. Харин дунд анги бага анги гэд үе буурах тусмал тэдний хувьд ирээдүй уулмал бүрхэг болох болно. Хүүхдүүд нэгэнд хийх юмгүй болсон учраас цаг нөхцөөж эхэлнэ. Тоглогчд нь ч тоглох хугацаанд ирс ихсэн учраас e-спорт болон спортын тамирчид олширч үүнийхээ зах зээл нь ч томорч өрсөлдөөнч ихсэх болно. Монгол бөхчүүд эрх мэдэлтэй байдаг шиг энэ ертөнцид e-спорт болон спортын тамирчид хамгийн эрх мэдэлтэй болно. Гэхдээ спорт юу юм гэхээс e-спортын хаанчлал бол нэг их утгагүй. Ухаалаг утас компьютер зэрэг цаг үе өнгөрөх тусам ховрын бараа болох болно. Учир нь материалыг олборлох уур хажид. Тэднийг үйлдвэрлэх үйлдвэрчид зэрэг нь бүгд л нарийн мэрэгчил. Суурь мэдлэггүйгээр сурах бараг л боломжгүй. Сурсан ч мэдээж одоо байгаагаас хамаагүй илүү цөөхөн ойлгомжтой. Магадгүй онлайн хичээлүүд ирчиг авч, мерсер мэрэгчлэнүүд гарч ирэгч, том зургаар нь харуул мэдээж баг-багаар цөөрсөөр л байх учраас бүтээгдэхүүн ч цөөрнө. Харин бүтээгдэхүүн цөөрөх тусмаа улмал үнэтэй болох болно. Яг л энгийн хүн онгоцыг хөдөлтөж авч чаддгүй шиг. Хэдэн зуун жилийн дараа гэхэд бүхэл захилгаан бараанууд онгоц чиг үнэтэй болно гэдэг өсөөлдөө. Үүнээс болж нийгмийн давхарга баяа ядуугийн ялхаа болмол ихсэх болно. Арай гайгүй хөрөнгөтэйнүүд нь хүүхдүүдтэй хувийн багш өсөлчин харин мөнгөгүй айлын хүүхдүүдийн хувьд төрөлхийн гоц ухаантай л биш бол баяа айлын хүүхдийг үүсэх ямарч боломжгүй гэсэн. Иймээс энгийн айлын хүүхдүүд нэг бол биеийн хүч шаардсан хар ажилчин. Эсвэл ээж аавынхаа мэргэжлийг өвлөж авахаас өөр ямар сонголтгүй. Хэдэн зуун жилийн дараа гэхэд ганц нийгмийн давхаргач бүр төрөл зүйлийн давхаргач үүсэх боломжтой гэдэг доо. Өөрөөр хэлбэл хэдийгээр хүн хүч дутмаг учраас шинжлэх ухааны хөгжил удаашрсан ч бүр мөсөн үгүй болчихоогүй. Баг-багаар хөгжсөөр л байгаа учраас үүнийг ашиглаж хөрөнгөтэй хүмүүс өөрсдийгөө өвчин тусдаггүй. Юмыг амархан сурдаг гихмээ супер хүмүүс ч болгож болно. Боловсралгүй болохоор энгийн иргэдийнхэн тархийг угаахад улмал амархан болохоос гадна янз бүрийн шашнуу түгэнд илэрх нь ч цаг хугацааны асуудал. Хэдэн зуун жилийн дараагаар энэ байдгал зүйлмтэр ойлгогдож үнэхээр л энгийн хүмүүс супер хүмүүс гэсэн хоёр өөр төрөл зүйлд хуваагдаж магадгүй. Нэрээ тийм. Мэдээж мэдлэггүй ядуу хүмүүс олшрох учраас гэмт хэрэгж тагаад гисэн. Шинэ мафийн бүлэмүүдч гарч ирж үүнийхээ хэрээр хууль шийдэглэж олон чангаруулахаас өөр аргагүй болох болно. Дундад зууны үед байсан аимшигтай хэрцгий цааз шийдэглүүд буцаж ирэх нь цаг хугацааны ил асуудал. Мэдээж хууль энгийн хүмүүс супер хүмүүс хоёрт өөрөөр үйлчлэх болно. Яг л одоо хууль амьтан хүн хоёрт өөрөөр үйлчлдэг шиг. Сургууль хайр шүү. Сургууль бол зүгээр л диваач. Өдрийг хэлж чадахгүй л тээ. Гэхдээ сургууль огт байхгүй ертөнц тэнч таатай биш байгааз. Сургууль бол хүн болгонд ижил боломж олгож хэд их ялгаа өсгөчгүй тулд л ээж идэг газар. Нэг ертөнцид нэг цаг хугацаанд дундад зууны үеийн хүмүүс ирээдүйн дэвшилтэд үеийнхэн хоёр цуг амьдраад байвал хөгийн мэстэй те. Нэг цаг хугацааны гажуудалд орцсон юм шиг. Цаг хугацаа гэснээс цаг хугацаагаар аялж чаддаг болчвол юу болох вэ? Өнгөрсөнд хийсэн алдаагаа засах ирээд хүн болгонд залруулахыг хүссэн алдаа. Дахин мэдрэхийг хүссэн дурсамж. Үцхээс дисэн ядч буй ирээдүй байдаг. Тэгвэл энэ бүгдийг биелүүлж чадах ганц чадвар бол мэдээж цаг хугацаагаар аялах. Хүслээ хэл цуврал эхэлж байна.
Эхэндээ мэдээч жижигээс сэтгэх болно. Өнгөрсөн 7 хоногийн шалгалтын хариуг мэдж байгаа болохоор хийн удаа чи унахгүй. Чамд одоо алдах юм байхгүй учраас краша байж болох бүхэл янзаар гуйж үзэх болно. Би 14 сая 605 ирээдүй харлаа. Хэдтэн бит хоёр уу гэсэн бэ? 1. Одоо бол чи амьдралыг яг л single player тоглоом шиг хүснээ аван автлаа тоглож чаддаг боллоо. Одооноос чи дахиж хизээч алдаа гаргахаас айхгүй болсон. Чиний энэ чадвар байхад мөнгө олох бол мэдээч ямар ч асуудал биш. Суглааны хариу. Окей, bro. Ийм чадвартай байсан. Суглаа ихэнхдээ үннээр явагддаг болохоор наа чинь бүтэхгүй. Тэрний оронд 2010 онд л очиод биткойн худалдаж авч бодлоо. Эртхэн биткойн худалдаж аваагүй та харан сэтгэлээз. Та нар ирээдүг харж чадахгүй болохоор яаж ч мэдэх вүлээ. Гэхдээ цаг хугацаагаар аялахгүйгээр ч ирээдүг хардаг юм шиг нэг арга байна. Энэ нь миний өнөөдрийн бичлэгийн спонсор Crypto чимээ үйлчлэг юм. Энэхүү платформд бүртгүүлж гишүүнээр хэлснээр крипто зах зээлийн мэдээллийг түргэн шуурхай хүлээн авч, ончин анализ болон Bookmap анализыг монгол тайлбартаагаар хүлээн авах учраас цаг хугацаагаар аялсан юм шиг л ирээдүйн ханшийн хөдөлгөөнийг мэдэж авна гэсэн үг. Мөн энэхүү мэдээ анализыг хэрхэн ашиглаж хэрэглэх талаар сурвалж явуулах учраас улмал эрсдэлгүй болж байгаа. 20-аас 30-ны хооронд амжиж бүртгүүлсэн хэрэглэгчдэд нэмэлт 1 жил ашиглах эрх билүүлж байгаа бөгөөд үүнээс гадна та их тесрэлт гэх мини кодыг ашиглавал 50,000 төгрөгийн хөнгөлөлт идэх боломжтой. Хүссэн бүхнээ авч чадж байгаа учраас чи одоогийнхаа амьдралаас өөдөж эхлэх болно. Олон зүйлийг мэдэж авах сониуч зан чинь чамайг дотроос ч зулгааж дуусашгүйрт хүслийн жагсаалтаа хэдийнэ өссөн. Жишээ нь Hey, бат ёнч. Хараш. Анге махо. Яагаад таа? Яати яцэт асууц хобэди. Хамбалцгаая. Битгий яв. Наадах чи яг бид хэдийг нойлын цаасанд ороогоо жорлон руу урсгах чинь. Та нар хүлээж яв, окей? Би ихлэ яваад үзэхий. Тэгээд та нарыг дуудъя. Одоохон доох. Hey, хөплөө бро. Японыг эзлэх чинь нөө. За байж. Яг та нарыг явах үе шуурхтай. Тэгэхээр хөлөгчин сүрнэ. Өстэй болохгүй. Энэ араа. Энийгээр чи ингээд цаг агаараа харж ийж болно. Ийм гоё. За тэг амжилт. Атила надад нэг муу мэдээ, нэг бүр муу мэдээ байна. Муу мэдээ нь 1600 жилийн дараа чиний нэр арх болсон. Бүр муу мэдээ нь өнөөдөр чи нөө Германаас сулгаас үүхэнд орон дотроо алуулна. Нөө хорны төр тулсан. За ингээд зам салъя да. Бай. Та нарт гэж хэлэхэд дагаад явсан дээр дээ. Наад бол ч удахгүй усаад хүн төрлөختөн бол дэлхийг захирна. Та нар харин бичвэрээ үлдэнэ. Хурдан араас нь дагаа яв. За давчхан л ярэ. Өнөөдөр та нарын амьдрах сүүлчийн өдөр удахгүй солируунаа та нар баяуулна. Тэгэхээр краштай сэтгэлээ хэлчидэг ч юм уу, банк дээрэмдэг ч юм уу, групп хийдэг ч юм уу юу ч хамаагүй. Та нарын сүүлчийн өдөр. Хой. Үүнээс хойш аялах юм бол чиний би уур амьсгалын дийлэхгүй шууд жийж болно. Окей. Тэгвэл ирээдүр. Орой минь та өнөөдөр юу үзмээр байна? За монголчуудаа. Ирэх 2050 онд Алцгеймераар дүүрэн байхыг өрөөё. 2052 он буюу яг 2 жилийн дараа гэхэд Монгол улс маань метротой болохыг одоо дамлж байна. Мөнх тунхчийн хэн төв. Мөнх тунх нь одоогоос 30 гаруй жилийн өмнө ах гарч байсан хөөгөлтэй хин авхууд. Мөнх төв хоёр нь яг үнэ. За сайн байцгаана үзэгчдээ Чикаро байна. Өнөөдөр тэгэхээр бидний хүссэн хүлээсэн No Way No Lie маань Season 2 гарах нэ. このジョルノ・ジョバーナには夢がある。
Байж та эн чи ирээд үзтээ би буцсан юм ах та. Гүй. 3000 мөн. Хүн төрлөختөн та нар ямар зүгээр байх юм биш. Дан цүмийн бөмбөг. Би бүгдийг ярих хэрэгтэй юу? За. Чи айлж дууссан биз дээ. Ингээд өнөөдрийн бичлэгийг энэ бас яах ч юм бол. Тэгвэл энэ одоо би чамаа 300 явуулах. Тэгэхээр би хамгийн ухаантай орших болно. Тэгвэл би чамд 300 тэрбум доллар өгөөд дэлхийн хамгийн баян хүн болгож өгье. За энэ бичлэгээр хэрвээ та нар өшгөө мөх болвол юу болох вэ гэдгийг харуулъя гэж бодлоо. Би одоо бүх чадваруудыг эзэмсэн. Чи одоо наваа зогсоож чадахгүй юм. Өмнөх бичлэгүүд рүү манай илж идэр. Бүрөөдөөс өрүүлцдэг болчихжээ. Ерөнхийдөө та нарын байгаа ертөнцийн физикийн хуулиар бол гэрлийн хурдыг л давчвал надтай надгүй өнгөрсөн рүү аялах боломжтой. Гэхдээ ирээдүр рүү аялах ямар ч боломжгүй. Танай ертөнцийн физикийн хуулиар шүү дээ. Харин физикийн хууль арай өөрөөр үйлчлдэг зэрэгэлтэй ертөнцүүдэд боломжгүй зүйл гэж байхгүй. Бусад зэрэгэлтэй ертөнцүүдийн талаар сонирхож байвал энэ бичлэгийг үзээрэй. Ингээд ерөнхийдөө